Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өмнөх хичээлээрээ багш нь Монгол үндэсний хувцасны төрөл зүйлүүдээс танилцуулсан бол өнөөдрийн хичээлээрээ Монгол угсаатны ястнуудын хувцасны онцлогоос мэдж ёс заншлаас суралцгаая гэдэг хичээлийг заах болно. Монгол улсад 20 орчим угсаатны бүлэг байдаг. Тэд бүгд өөрсдийн уламжилт хувцас гоёлтой бөгөөд тэдгээр нь тухайн угсаатны амьдран буй орчин, аж амьдрал, ёс заншил, өмсөж эдэлж буй хүний нас хүйс, нийгмийн байр суурийг илэрхийлдэг. Өнөөдөр манай оронд халах, буряд, дөрвөд, дарахад, өөлд, хотгойд, сартуул, торгууд, баяд, мянгад, үзэмчин, дарганг, барга, урянха, загчин, хотон, цаатан, казак зэрэг 20 орчим угсаатны бүлэг байдаг. Мөн үүнээс гадна Орос болон Хятад улсын харьяанд байгаа монголчууд нийлээд дэлхийд дахинд 30 гаруй монгол угсаатны бүлэг байна. Өнөөдрийн хичээлээрээ багш нь эдгээр 30 гаруй монгол угсаатны бүлэг дотроос Монгол улсын нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа баруун болон төв, зүүн хэсгийн угсаатны ястнуудын төлөөлөл болох дөрвөд, халах, үзэмчин ястнуудын хувцасны онцлогийг танилцуулъя. Дөрвөд ястны хувцасны онцлог дээр каз, цалам гэсэн хоёр гоёл чимэглэлийн онцлог зүйл байдаг. За каз гэдэг нь бол дээлний ингэр зах ташааг битүү тойруулан имжсэн өргөн имжээр хэсгийг бол хэлдэг. За дөрвөд дээлний имжээр нь казны захаар явах имжээр, за тэгээд өргөн каз яваад, за тэгээд хамжаар, за хамжаарын гадна байх нариг гэсэн хэсгүүдээс бол бүрддэг онцлогтой. За бас нэг онцлог зүйл нь бол цалам гэж түрүүн хэлсэн. Цалам гэдэг нь дэлгэцэн дээр одоо энэ дугуйлсан дотор гарч байгаа энэ хэсгийг бол хэлдэг юм аа. За цалам гэдэг нь бол Монгол бугуйл гэсэн үг шүү дээ. За тэгэхээр энэ дээлийн захыг тойрсон өргөн одоо имжээр болвол цалам гэж нэрлэдэг гоёл чимэглэлийн ийм зүйл байх нэ. Халах хувцас нь ерөнхийдөө маш энгийн хийцтэй байдаг. За эрэгтэйчүүдийн дээлийн зах болоод ингэрийн хэмжээр нь дан, ингэр уужим 50, ханцуу өргөн, урт. За ар хормон, урд хормоноос 50 байдаг юм онцлогтой. Үзэмчин хувцасны гол ялгарах онцлог нь бол уран гоёмсог энэ ойдолтой бол байдаг байна. За мөн үүнээс гадна үзэмчин эмэгтэй хувцас бол маш олон төрлийн одоо гой ганган, сувд, шүрээр чимэглэсэн байдгаараа онцлогтой. За дээлийг эвхэх маш олон ийм төрөл байдаг. За энэ жишээлхэд энэ эвхсэн байгаа бол дээлийн хатуулагтай захыг дарагдж муутахаас одоо сэрэмжилж ингэж эвхсэн байна. За дээлийг эвхэхдээ мөн бас нэг анхаарах зүйл гэх юм бол дээлний ханцыг хизээч бол зөрүүлж эвхдэггүй байж байгаа. Ташаа болон хормойг ингэж дагуулсан байдалтай эвхэж хадгалдаг. Бүсийг бол эрэгтэй хүн өргөн бөгөөд 3-аас 5 алдын урттай ийм бүсийг хэргэлдэг. За хэтэрхий нарийн болон богинохон бүс хэрглэхийг бол оргилж цээрлдэг. За бүсийг тайлаад насанд хүрсэн хүн бол очир зангилаагаар зангидж бүсээ дэрлж унтдаг бол за хүүхдийн бүсийг туулаа зангилаагаар зангиддаг. Энэ бол хүүхдийн бүс учраас туулаа зангилаагаар зангидсан байгаа. За малгай. Малгайг бол давхар малгай өмсөхийг зээрлэнэ. За мөн малгайг бурууд харуулж өмсөхийг зээрлэдэг. За мөн малгайг одоо дээш нь харуулж буюу буруу харуулж тавихыг зээрлэнэ. За мөн доор газар малгай бол байдаг. Эрх хүний хиймэр бол малгаандаа байдаг гэж үздэг учраас байнга дээр газар тавьж дээдлж ирсэн Монгол уламжлалтай. За ингээ өнөөдрийн хичээлээрээ багш нь Монгол хувцаснуудтай холбогдох зарим ёс заншлаас бол танилцууллаа. Гэрийн даалгаварт Монгол гутлын төрөл зүйл, бэлэгдэл, цээрлэх ёсыг судалж ирээрэй хүүхдүүдээ. За анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүд.